За үндэсний мэдээллийн Монцомаг агентлаг үзэгч та бүхэндээ Арангаа аймгаас мэдээллийг хүргэж байна. Тэгэхээр Монгол Улсын засгийн газраас бүсчилсэн хөгжлийн хүрээнд одоо Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх одоо 7 бүсийг бол тодорхойлж баталсан байгаа. За үүний нэг нь бол мэдээж хангаан бүс байгаа. За өнөөдөр бол хангаан бүс дээр энэ хангаан бүсийн одоо гол хөгжлийн тулгуур нь юу байх юм? За юун дээр илүү энэ хангаан бүсийг хөгжүүлэх тал дээр одоо засгийн газар Монгол Улсын хэмжээнд бодлогыг зөв тодорхойлох гэдэг үүднээс энэ асуудлыг одоо голчлон хилцгээр бүсийн одоо анхны одоо анх дугаар шуулганыг болоод зохион байгуулж байна. За мэдээж хангаан бүсийн хувьд бол мэдээж Монгол Улсын нийт хүн амын 8.4% бол хангаан бүсэд бол оршиж байгаа. За бүсийн нийт дотоодын нийт бүтээгдэхүүний бүтцээр нь авч үзвэл хамгийн их буюу 52.6% бол хөдөө аж ахуй салбар, за 32.2% бол үйлчлэгээний салбар, за 15.2% үйлдвэрлэлийн одоо салбар бол эзэлж байгаа гэдэг ийм мэдээлэл байна. За мэдээж үйл ажиллагаа явуулж байгаа нийт аж ахуй нэгжийн тоо бол 6700 одоо аж ахуй нэгж хангаан бүсэд бол үйл ажиллагаа явуулж байгаа. За мэдээж дундаж цалин бол 1.4 сая гэдэг энэ одоо мэдээлэл байгаа. Мэдээж энэ хангаан бүсийн хувьд бол хөдөө аж ахуй дээр бол голлон одоо эдийн засаг нь бол хөгжиж байгаа. За малын тоогоор мэдээж 13.7 сая одоо малтай гэсэн ийм одоо бүсийг бол тоож. Тэгэхээр энэ удаагийн энэхүү үндэсний анх дугаар чуулгуулцаар хангаан бүсийг багтаж байгаа. За Баян хонгор, Өвөр хангаа, Арангаа гэсэн одоо 3 одоо энэ аймгийн одоо хангаан бүсийн асуудлыг голлон хилцэж, за эдийн засгийн тулгуур гол үндэс нь юу байх вэ? Цаашдаа илүү аль чиглэлээр одоо бодлогыг тодорхойлж хөгжлийг одоо хурцгах гэдэг энэ асуудлыг өнөөдөр ихөө хилцэж байна. За энэ удаагийн чуулга уулзалтанд нийтдээ одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн хамын газар, засгийн газар, за улсын их хурл, за аймгийн удирдлагууд гээд нийтдээ одоо 500 гаруй төлөөлөгчид энэ удаагийн уулзалтанд оролцож байгаамаа. Үзэгч та бүхэндээ үргэлжлүүлэн бас дахин одоо энэ тухай мэдээллийг хүргэх болно.